Хой дээр тэгэхээр өмнөх бичлэгний part 2-ыг хийцгээе. Та нар аягүй их комент бичсэн байлээ. Гэхдээ ер нь бол хэрвээ та нар яг ийм цагтаа бол яг бүгдээр бол яг тийм сайн хүн болохгүй бах таа гэж. Багада энэ зурлын нэг freaking сүнсний дүрээс жоохон бишүрхдэг байж үлээ. Угаасаа нэрийг Ghost Freak гэдэг л дээ. Түүний ирсэн гаригч гэсэндээ тийм сайхан газар биш. Анур Пентос бол Бентен ертөнцийн хамгийн аимшигтай харанхуй гаригуудын нэг. Тухайн гариг нь Анур гэх нарны аймагт байрладаг бөгөөд энэ нарны аймгийг бусад нарны аймагтай зүрлэж чирэггүй нэлээдгүй аимшигтай. Бусад өөр гаригуудаас нь гэвэл Анур Трансул бол вампир төрлийн амьтад амьдардаг гариг, харин Анур Хопос бол мууми төрлийн амьтад амьдардаг гариг. Харин Анур Валадис бол хар гаригийн зэрлэг амьтад амьдардаг гариг. Ghost Breaking Анур Пентос гариг бол харанхуй, манан, аимшиг төрөлм урамсгалтай гариг. Агаар газар нь хүйтэн аимшигтай дуу аваа гарч байдаг гэж дүрслэгддэг. Төсөөлд нэг ийм гариг дээр ингээ ирцэн явжсэн чинь бас нэг нөхөр хан нэвтлээ гараад ирвэл "Oh man, you gotta be kidding me." Анур дээр амьдардаг Ghost Breaking төрөл зүйлүүдийг Ectonoritin гэдэг. Тэд биеийн хэлбэрээ өөрчилж чаддгаас гадна бидний мэдхээр сүнс мэд юмсыг нэвтэрдэг. Бас энэ нь хүнд айдас төрүүлдэг. Энэ гаригийн оршин суугчид нь бараг бүгд харанхуй болон сүудэртэй холбоотой хүчтэй. Харин Ghost Breaking бие бус чадварын нэг нэмэлт нөлөө нь түүний нэвтэрж өнгөрсөн хүмүүс огцон маш хүйтнийг мэдэрдэг явдал юм. Анур гаригийн Zskyr гэдэг нөхөр энэ гаригийнхаа хамгийн хорон дүүдэнд байв. Тэр Omnitrix Чингиснээр Ghost Break болж хувиран Omnitrix дотор ухамсраах хянуулсан байдаг. Зураг дээр удаан хугацааны дараа өөрийн бодит биеийг сэргэн Бэний эсрэг үйлдэлхийг оролдлого хийдэг. Тэр Omnitrix-ийг эзлэхийг оролдож Бэний хувиралтыг удирдахыг хүсдэг. Түүний гол сул тал нь нарны гэрэл. Мөн ихэнх Бэнүүдийн үзэж байгаагаар Анур Пентос бол Omnitrix дотор хадгалагдсан хамгийн аимшигтай ДНК-гийн их үүсвэр юм. Wild Mode. Нохой зөхийн гариг бол Wolf-ийн атмосфер нь маш хортой хий утаагаар дүрсэн байдаг. Бараг нарны гэрэл тусдаггүй харанхуй орчинд. Газрын хөрс агаар нь амьд биетүүдийн хувьд маш аюултай. Харин уур амьсгалын хувьд байнга манантай химийн хорт уур гарч байдаг. Бараг юу ч тод харагдахгүй харааны мэдрэхүй тань бараг л хэрэггүй болдог гэсэн. Ийм ч болохоор нохой зөөхүүд үнэрлэх чадамж нь маш өндөр байх нь. Нохой зөөхийн ДНК-г авсан Wolf Master-ууд нь олон тооны хүчтэй махчин амьтадтай тэмцэж амьдардаг. Stinky Fly-ийн төрөл болох Lepidoptera болон тэдний нутаг нөхтөн Lepidoptera юу вэ? Намайг хүчлээ. Тэгтээ одоо хэлж чаддаг болцоо. Lepidoptera нь Бентений ертөнцид шавжны аимшигтай намгаар дүүрсэн гаригаар дүрслэгддэг. Гаригийн атмосфер нь хүнд чиглэг агаартай, өндөр чигшил нь шавж маягийн амьд биетүүд амьдрахад тохиромжтой боловч хүн төрлөختөнд хүндрэлтэй. Stinky Fly-ийн хүч нь зөвхөн нисэх биш, харин хүчлийн шингэн болон хорт үнэр ашиглаж дайснаа яллах чадвартайгаар онцлогтой байдаг. Stinky Fly-ийн талаараа бидний үзэж өссөн классик Бентен зураг дээр бараг гардаггүй. Харин дараа нь гарсан Бентен Omniverse дээр түүний төрөл төрөсөд хүртэл гардаг байх нь. Бэний хувьд Stinky Fly-ийн чадварыг ашиглах нь ихэндээ хэцүү байсан бөгөөд яагаад гэвэл түүнээс жолоодох нисэх чадвар шаарддаг байх нь. Хэрвээ санаж байгаа бол өмнөх бичлэгүүд дээр би зарим нэгэн дөрүүдийн өөр дизайнтай хөлбөрүүдийг харуулсан да. Тэгвэл классик Benten цувралын дараах reboot буюу Benten Omniverse цуврал дээр Stinky Fly-ийн дизайн нилээдгүй өөрчлөгдсөн байдаг. Тэгээ тэр нь надад бол нэг таалагдаагүй. Тий. Гэтэ яг би та нарт яг өөрийнхөө нэг юм таалагддаг Stinky Fly-ийн дизайныг харуулъя заяа. Тэр 4 настайгийнхэн дизайн байгаа. Айгүй өөрхөө. Ялааны алраар зохиолчмаг заа. Дараагийн бит. The Rift Jarvis. Rift Jarvis нь өмнөд урдсан Heat Blast-ийн гаригийнхантай дайдаж байсан Fiskis гаригийн төрөл зүйл юм. Тухайн гаригийн газар нутгийн хувьд авч үзэх юм бол далайн гүн өндөр даралттай хүйтэн ус, усанд нь амьдардаг төрөл бүрийн загас, акул, хортой далайн биетүүд их. Мөн тэдэнд хуурай газар бараг тохиромжгүй ба Rift Jarvis төр хугацаанд л гарч чадна. Rift Jarvis-ийн хамгийн аюултай зэвсэг бол түүний том ам хурцчууд нь юм. Тэрээр төмөр зэрэг хатуу зүйлсийг хялбархан зүсч чадна. Түүний англиар загас мэт толгойд нь порсболог гэрэлтдэг зүйл байдаг. Ан агнах эсвэл харанхуй газрыг гэл түлхэд ашигладаг. XLR8 бол энэ зурлын хамгийн кул чадвартай. Манай үеийнхний чи ямар супер хүчтэй болмоор байна гэхэд хилдэг байсан дөрүүдийн нэг. Түүний ДНК-г ширүүн, бартаатай, хурдтай хөдөлгөөнд зориулагдсан зам, хонгол, уул хавцлагтай Кеннет гих гаргаас авсан юм. Түүний чадварын хувьд 500 миль/цагаас дээш хүрч чадна. Нас нэмэгдэх тусам хурдан нэмэгдэж дэлхий хэдхэн секундын дотор тойрох боломжтой болдог гэл. Мөн одоо одоод хамгийн гайхалтай зүйл нь хурдан гүйхгүй байсан ч супер хурдтай бодож үйлдэж хариу үйлдэл үзүүлэх чадвартай. Сул талын хувьд соронзон болон цэнэгтэй долгион түүнийг бүрэн замаас нь гаргаж тэнцвэрийг алдагдуулдаг.
Upgrade бол чадвар мөн backstory-гийн хувьд нэлээдгүй сонирхолтой дүр. Тэр бол Callum Megamorph гэх төрөл зүйлтэн бөгөөд Callum Prime B гаргийн. Дэлхийн сар гэдэг дагуултай шиг Callum гаргийн дагуул бөгөөд анх Azimuth тэргүүтээ Callum-ны суутнууд амьд биед амьдрахад тохиромжтой гариг болохыг хүссэн ч энэ ажил бүтээгүй. Харин гариг дээр гайхамшиг тохиож өөрөө амьдрал бүрэлдэж үүнийг анзаарсан Callum-чууд хөгжиг нөхцөлийг нь олгосноор энэ гариг хэдхэн хоногийн дотор асар хурдтай хөгжсөн гэдэг. Galvanic Megamorph-ууд нь компьютер, машин, цахилгаан төхөөрөмжийг өөртөө нэгтгэж удирдах чадвартаагаас гадна төхөөрөмжийг сайжруулж илүү хүчтэй болгож чаддаг. Тэдний бие махбодын хувьд биеийн шингэн металл шиг өөрийн биедээ янз бүрийн хэлбэрт оруулж чаддаг. Энэ магадгүй цувралын хамгийн кул зүйл байх. Тэгэхээр миний бэлдсэн бэндийн нэг бичлэг энэ хүрээд дуусч байна. Та нар хэрвээ энэ ертөнцийн талаар илүү их мэдхийг хүсвэл ямар нэгэн комент гээ бичихгүй те. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Би бас киноны recap хийх байхаа. Subscribe дараарай нэр. Тэгээд би бас donation dance тавих байх. Хүсвэл дэмжээрэй. Баярлалаа.